За, шинэ 7 өдрийн мэнд залуусаа. Энэ 7 өнөخت алт яах бол хамтдаа харцгаая. 500 арилжаачид нэг дор цуглах гэж байна. Бид арилжааг ганцаараа сурсан, алдаагаа ганцаараа үүссэн. Тэгээд алтайгаа бидний өдрөөр хасан энэ мэдлэг зөвхөн бидэнд байх ёсгүй. Тиймээс бид Alpha Trades системийг байгуулсан. Тиймээс Alpha Summit 2026 4-р сарын 25-ны өдөр болох гэж байна. Та ганцаараа биш, бид таныг хүлээж байна. Тун утгагүй уулзсан. Манай Alpha Traders Academy маань хамгийн анхны семинар хийх гэж байна. За, Alpha Summit 2026 гэдэг энэ семинар хийх гэж байна. За, энэ семинар маань яг ямар учиртай вэ гэхээр манай Alpha Traders Academy гэдэг Discord сервер байдаг. За, бидний хувьд бол анх удаа одоо ийм том хэмжээнд семинар хийх гэж байна. За, энэ семинар дээр ер нь яг арилжаачид бидний андуурдаг те буруу ойлгодог зүйлсийг бүгдээрээ мэднэ. Тэрний хамгийн чухал зүйл нь нөгөө амжилттай трейдер гэж яг юу хэлдэг юм бэ те. Үүний талаар бүгдээрээ нүцгэн үннийг мэднэ. Тэгээд яг бидний бодсон шиг тэгж амар хурдан баяж гарах юм уу? Эсвэл системтэйгээр зүгээр баяжих хэвээр юм уу? Энэ аргыг бүгдээрээ битэж авна гэсэн үг. Тэгээд энэ цол гардуулах ёслол гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр манай Alpha Traders Academy-д ашигтай арилжаачид байгаа. За энэ ашигтай арилжаачтай бид нар Discord-ийн цолыг гардуулах байгаа. За тэгээд энэ Alpha Traders гэдэг одоо энэ нэг зураг байгааз одоо энэ маус харж байна энэ талаар манай академийн одоо шилдэг арилжаачид та бүхэндээ бас өөрийнхөө туршлагыг хуваалцсан гэсэн үг. Тэгээд дээрээс нь суглаа байгаа, гарын бэлгүүд байгаа. Тэгээд суглаан дээр бас нэлээд хөөрхөн том бэлэг авах боломжтой шүү. За манайхан суглаа авах боломжтой. Тэгээд хүссэн зүйлсээ асууж болно. Тэгээд маш гой сюрпризүүд байгаа. Хамгийн гоё нь семинар маань үн төлбөргүй. Тийм учраас яг энэ видеоны тайлбар хэсэгт байгаа одоо линкэн дээр дараад эсвэл түнхэр линк минь олдохгүй байвал над руу чат бичээд манайхан бүртгүүлээрэй заяа. Бүртгэл бол үнгүй, семинар үнгүй байгаа шүү гэдгийг дахин хэлэхэд таатай байна. За тэгээд өнөөдрийнхөө үндсэн ажилдаа бүгдээр орцгоё. Эх 7 хоногт алт маань яах юм бол доо тий. За өнгөрсөн 7 хоногт weekly forecast оруулж амжаагүй миний хувьд. Тийм учраас энэ 7 хоногт жоохон зөвхөн алтаа ярив. За тэгвэл weekly дээр алтны хувьд бол юу болсон бэ гэсэн чинь monthly дээр мэдээж хэрэг uptrend хөдөлгөөнтэй. За тэгээд энд нэг гоё зүйл нь monthly-гийн retracement-ийг хийсэн. За retracement маш гоё орж ирсэн. За зөвхөн monthly гэлтгүүтэй weekly time frame-ийн retracement хөдөлгөөнийг хийсэн байгаа. За тэгээд энд үүссэн одоо зүү маань маш гоё зүү. Өөрөөр хэлбэл бид нар эндээс ер нь бол яг хөдөлгөөн үргэлжлээд дахиад шинэ орой үүсэх магадлал тун өндрөө гэж бидний хувьд бодоход бол одоо асуудалгүй. За үүнийг дагаад тий daily time frame маань down trend руу шилжсэн бид нар харагдсан. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр зарим хүмүүс маань яг доошо down харна гэж бодож иж магадгүй. Мэдээж хэрэг down харах боломж байгаа ч гэсэн одоогоор миний хувьд бол ерөөсөө down харахгүй байна. Яагаад down харахгүй байгаа вэ гэхээр за энэ daily-гийн маш хүчтэй энд нэг импульс орж ирсэн шүү дээ. За үүний дараа орж ирсэн одоо retracement-ийн хөдөлгөөн маань за мөн трендээр явцсан. Өөрөөр хэлбэл daily дээрээ ийм uptrend-ээр явцсан гэсэн үг. Тэгэхээр энэ uptrend-ийн хөдөлгөөн нь үргэлжлээд миний хувьд бол дээшээ энэ одоо даралтын зон руу явах магадлал тун өндөр байна. За ханшны хувьд бол нэг 5048 за 4980 гэдэг хоёрын хооронд энэ ханш байна те. Энэ хоёрын хооронд хүртэл эхний ээлжинд явах магадлал тун өндөр. За энэ хүрчээд яах юм бэ? Буцаад унах юм уу гэвэл за энийг бол яг тухайн үеийн ханшны одоо хөдөлгөөн шийднэ. Тийм учраас миний хувьд бол одоо бол дээшээ хэвээрээ байна. За тэгвэл энэ бүсийг бүгдээрээ яагаад ингэж анхаарах ёстой вэ гэдэг талаар харцгаая заяа. За тэгвэл үүн дээр болохоор 4 цагийг бид нар маш онцгойруулж харах ёстой болж байна. За 4 цагийн трендийг бүгдээрээ нэг харцгаая те. 4 цаг дээр down trend явсан. За retracement impulse гээд down trend явсныхаа дараа энд үүссэн хамгийн сүүлийн 9-ийн хай буюу за ханшны хувьд бол нэг 4452 гэдэг ханшийг одоо сэтэлснээрээ энд юу болж байна вэ гэхээр 4 цаг өөрөө uptrend руу шилжсэн.
За uptrend руу шилжсэн гэдэг маань чиглэл маань буцаад дээшээ болж байна гэсэн үг. За ингээд дээшээ болоод за энэ дээр impulse, retracement, impulse, за retracement, impulse гэдээ явчлаа. За тэгвэл одоо яах вэ гэхээр мэдээж хэрэг retracement үзүүлээд impulse явах магадлал тун өндөр. За тэгээд impulse явал тий иймэрхүү байдалтай явчих магадлал байна гэж харж ийн гэсэн үг. За тэгвэл түрүүний бидний daily time frame дээр хүрэх магадлалтай тий resistance гэдээ байгаа зүйл ингэж зурагдчих ир гэсэн үг. Зөв үү? Тэгэхээр 4980 за 5032 гэдэг энэ ханш бол бидний хувьд бол маш хүчтэй resistance байж болох. За хоёрдугаар утгаар яг хүрэх хамгийн өндөр магадлалтай зон болж өгч ийн гэсэн үг. Тийм учраас бидний хувьд бол яг day хяналтч очиод тийм мөн scalp trader-ууд байгаа учраас хөдөлгөөнийг ер нь бол ингэж харна гэсэн үг. Тийм учраас яг тухайн өдөртөө за ханш маань нэг хааш явах гээд байна гэдгийг бид нөгөө нэг хилээд явчихнаа гэсэн үг. За тэгвэл эх 7 хоногт бид нар арилжаа тий энэ дээшээ харчих юм байна. Угаасаа дээшээ харчих юм байна. За тэгвэл хизээ дээшээ харахаа болох уу гэхээр за хамгийн чухал зооныг бүгд харъя. За энэ 5558 гэдэг ханш хэрвээ доошоо стрейт ороод ирүүл бидний хувьд бол юу гэж үзэх вэ гэхээр энэ бол 4 цагийн үндсэн доо буюу үндсэн ёроол байна. За энэ ёроолыг стрейт ороод ирэх юм бол яг хөдөлгөөн үргэлжлээд өмнөх ёроол руу бүр цаашлаа доошоо явах боломжтой болж ийн гэсэн үг. Тэр болтол дээшээ харна. Ойлгосноо тий. Тэрнээс биш яг Single Trader up харсан. Single Trader дээшээ гэсэн гэж хэлээд дээшээ явахгүй гэсэн үг тий. Дээшээ бүгдээрээ баятахгүй гэсэн үг. Яагаад гэвэл тухайн цаг мөчид ханш яг хаашаа хөдлөх гээд байна вэ гэдгийг бид нар хараад тэр үед бид нар дандаа шийдвэрүүдийг гаргана. Тэгэхээр яг одоо энд миний ярьж байгаа дээшээ гэд яриад байгаа шалтгаан нь яг одоогийн байдлаар одоо энэ чарт маань дээшээ гал гэсэн л одоо тэр биеийн хилэмжийг бид нарт те надад үзүүлж ийн гэсэн үг. Тийм учраас би өргөжлүүлээд дээшээ харна гэж ярьж байгаа болохоос биш хэрэг ханш маань те ингээд ороод ирсэн байсан бол миний хувьд бол яг дээшээ гэж хэлэхэд хэцүү те байна гэсэн үг. Тийм учраас манайхаа ойлгоорой. Маркет нэгдээд ханш хаашаа хөдлөнө үү? Тухайн үеийн маркетинг биеийн хилэмжийг бид нар хараад тэгээд арилжааныхаа шийдвэрийг гаргадаг шүү. За тэгвэл яг одоогийн байдлаар 4 цагийн биднэрт хэлж байгаа арилжааны шийдвэр дээшээ л гэж зааж ийн гэсэн үг. За тэгэхээр одоо long харуул ийшээ харах нь за sell харуул яг sell харуул энэ ёроолыг сэтэлгээс нааш одоо sell харахгүй гэсэн үг. За тэгвэл хөдөлгөөн яаж орж ирэх нөө ингээд за эх 7 хоногт одоо энэ хөдөлгөөн маань эндээсээ ингээд доошоо ороод ирж болох нь шүү дээ. За ингэсэн ч бид нар sell харахгүй buy харсан хэвээрээ л энэ гэсэн үг. Тийм багаз. За гэтээ яг эндээс хэрэв хүмүүс анзаарах юм бол яг юм ингээд задарч магадгүй гэж хүмүүс бас харж иж магадгүй. Миний хувьд ч гэсэн ингэж харж байна. Тийм учраас эх 7 хоногт ер нь бол long харсан хэвээрээ. За ханшны хувьд бол за ер нь бол 5000 гэдэг ханшийг ер нь бол хүрэх магадлал тун өндөр л гэж миний хувьд бол харж байна. За тэгвэл ингээд яг нь хөдөлгөөн маань ингэж орж ирж болох нэ бас тий. Ингэж орж ирээд дээш явж болох нь. За энэ бол бүрэн боломжтой. Тийм учраас хамгийн чухал яг нь зон маань доор харагдаж байгаа буюу 4551 гэдэг ханш доошо breakout хийвэл үргэлжлээд доошо харна. Доошо харахтаа бидний хувьд бол хязгааргүй харах нэ. Эхний ээлжинд энэ өмнөх зүү татсан ёроол буюу 4100 харна. Тэр болтол дээшээ харсан хэвээрээ байна. За ер нь бол ингээд нэг үг амар олон удаа давтчихлаа. Ерөнхийдөө эх 7 хоногт ийм байх шүү залуусаа. За тэгвэл энэ хөдөлгөөн маань тий эндээсээ шууд дээшээ явчих магадлал тун өндөр шүү. Тийм учраас бүгдээрээ эх 7 хоногт өөрсдийнхөө шинжилгээнийхээ дагуу тий ингээд арилжаанд орцгоёо. За тэгээд хэрвээ 7 хоногийн дундуур ханшийн шинжилгээ таамаг авахыг хүсэх юм бол яг энэ бас видеоны тайлбар хэсэгт байгаа манай Alpha Traders Academy-ийн линк байгаа. За энэ линкэн дээр дараад манай Alpha Traders Academy-тай нэгдээд за 7 хоногийн дундуурх алтны таамгийг бас хүлээн аваарай. Тэгээд дотор нь бас зөндөө гоё зүйлс байгаа сургалтаас эхлээд үзээрэй гэж та бүхэндээ хэлмээр. Тэгээд энэ 7 хоногийнхоо weekly forecast-ыг энэ хүргээд дуусгаж байна. Эх 7 хоногт арилжаанд нь бүгдээрэнд нь амжилт хүсье.